За сайн бацхан хүмүүсээ өнөөдрийн хичээлээр гэг гэршийн дүрмийн талаар үздэскэнэ. За ингээд хэвлэл дээрээ хичээл хаан сарыг тавиад хичээл хаан сэдвийг бичээрэй. За тэгээд цэвэр нэмээ бичнэ гэдгээ бас анхаараарай хүмүүсээ. За өнөөдрийн хичээлийн маань түлхүүр үгүй юу вэ? Тэгэхээр Г гэдэг маань гэгүүлж, Э гэдэг маань өвш үсэг, Э гэдэг маань урт шиг байх нэ. За дараах үгийг ямар дүрмээр бичсэн болохыг ажиглаарай гэж байна. За ямар үгсүүд байгаа гэдгийг харъя бүгдээрээ. Сурагчид, учир, давгар гэсэн үгсүүд байна тийм ээ. За багш нь энэ шар өнгөөр тэмдэглэсэн байгаа. За энэ шар өнгөөр юу тэмдэглэсэн байна гэдгийг бас ажиглаарай. Шар өнгөөр юу тэмдэглэсэн байна? Зүйтэй балархай шиг тэмдэглэсэн гэж тийм ээ. За одоо тэгвэл балархай шиг. За одоо тэгвэл энэ дээр сурагчид гэдэг үгэн дээр бүгдээрээ бас залгуур залах. Тэгвэл энэ балархай шиг гээдгүү гэдгийг бас хараарай. За чек эвлэгчийн ард И байгаа юм тийм ээ. Тэгвэл бид бас өмнөх хичээлийн дүрмийг бас яах вэ? Бас харьцуулан харцгаая. Сэргийн санацгаа тийм ээ. За зөвлөрөх үүргээр оршихтоо тийм ээ. ЖЖ-шээс бусад гэвлэгчийн дараа И богино шиг зөвлөрөх үүрэгтэй бол яах вэ? ЖЖ-шээс бусад гэвлэгчийн дараа И орсон тохиолдолд балархай шиг И балархай шиг маань яах вэ гэвэл гээхдэггүй тийм ээ. Зөвлөрөх үүргээр орсон учраас гээхдэггүй. Тэгвэл ЖЖ-шийн дараа И богино шиг орвол яах вэ гэвэл гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. За сурагчид гэдэг үгэндээ ийм гэсэн залгуурыг залгасан байна. За тэгвэл энэ балархай шиг хэрхэн яаж бичигдэх юм болоо? Учир гэдэг үгэн дээр аас гэсэн залгуурыг залгасан байна тийм ээ. Тэгвэл хэрхэн яаж бичигдэх юм болоо? Энэ балархай шиг гээдгүү гээдггүй. За дагавар гэсэн үг байна тийм ээ. За бас яасан гээвчээр төгс үг нь утгашгаар гэсэн залгуур залгасан байна. Тэгвэл балархай шиг гээдгүү гээдггүй гэдгийг одоо бүгдээрээ ажиглая. За сурагчид гэдэг үгнээр ингээд утгашгаар гэсэн залгуур залглаа. Тэгсэн чинь энэ балархай шиг яасан бэ? Гээгдсэн байна. Яагаад гээгдсэн болоо тийм ээ? За дараагийнх нь учир. Учир гэдэг үгэн дээр аас гэсэн залгуурыг залгасан юм. Тэгвэл учраас гэдээсэн И балархай шиг яасан. Гээгдсэн биш тийм ээ? За дараагийн үг дагвар. Дагвар гэдэг үгэн дээр ийм гэсэн уртгшгэр гэсэн залгуур залгасан байна. Тэгвэл яасан бэ? Балархай шиг яасан бэ? Гээгдсэн байна. За яагаад гээгдсэн болоо хүмүүс? Тэгвэл яасан? Юугаар төгссөн үг юм? Зүйтэй хийвлэгч биш тийм ээ? Хийвлэгчээ төгссөн үг нь. За юугаар эхлээд байгаа юм бэ? Зүйтэй уртгшгээр эхлээд биш тийм ээ? Тэгвэл яасан? Уртгшгээр эхлүүл яах юм бэ? Балархай шиг яах юм бэ? Гээгдэх юм биш тийм ээ? За одоо тэгвэл бүгдээ дүрмийг харьцуулан харцгаая. За дүрм 1. За дүрм бидний хараад исэн үг маань яасан бэ? Юугаар төгссөн бэлээ? Хийвлэгчээр төгссөн байсан. Залгуур нь уртгшгээр эхэлсэн байсан тийм ээ? Тэгвэл одоо яасан бэлээ? Балархай шиг яасан гээгдээд байсан тийм ээ? За хамтдаа бүгдээр дүрмээ хамтдаа уншицгаая. Гэвлэгчээр төгссөн үгэнд уртгшгээр эхэлсэн залгуур залгахад үгийн эцсийн гэвлэгчийн өмнөх балархай шиг бусад дүрмд харшлахгүй бол гээгднэ гэж байна шүү дээ. За хараад тэгвэл үгэн дээр одоо бүгдээр харъя тийм ээ? Сурагчид гэвлэгчээр төгссөн байна. Гэвлэгчээр төгссөн үгэнд уртгшгээр эхэлсэн залгуур залгахад за эцсийн гэвлэгчийн өмнөх балархай шиг яасан. Гээгдсэн байна. За дүрм нэгээ бүгдээрээ маш сайхан цэвэрхэн бичээрэй. За даалгавар 1. Дараах үгсэд ийг гэсэн залгуурыг яах юм? Зөв залгаарай гэж байна. За хууцаг, хүрэн, бодол, заримдаг, хүүхэд гэсэн 5 үг байна тийм ээ. За энэ 5 үгнээр уртгшгээр гэсэн залгуурыг залгахдаа балархай шиг гээгдэхгүй гэдэг дүрмийг бид яах вэ? Ажигланаа. Бас бодож хийн тийм ээ. За даалгавар 2. Аль үг нь гээгдэх дүрмээр бичигдэх вэ гэж байна. За А-д нь Монгол, Б-д нь санах, Б-д нь хуунцар, Г-д нь сонин гэж байна тийм ээ. За тэгвэл энэ дөрвөн үгс уртгшгээр гэсэн залгуур залгахад аль үгнийх нь балархай шиг гээгдэх юм болоо гэдгээ яах вэ? Бүгдээрээ харах нэ. За дасгал 3. Үгсийг ажиглаад зөв болгоно бичээрэй гэж байна.
За орчныг, хаягдлыг, мэдээллийн бүтээснээр дуурайлалаар гэж байна. За тэгвэл энэ балархах шиг гээгдэх юм болов гээгдэхгүй болов гэдэг дүрмээ яах юм бас бодож бичихнэ. За ингээд даалгавар нэгээ маш сайхан хийгээрэй өгдөө. За дараагийнх нь. За дараах үгийг ямар дүрмээр бичсэн болохыг ажиглаарай гэж байна. За ямар үгс байгааг бүгдээрээ эхлээ харъя. За унаг, хан, гомб, дам, лавг гэсэн үгс байна тийм ээ. За багш нь юугаар шар өнгөөр юуг тэмдэглэсэн байгаа лээ? Зүйтэй балархаа гişгээр багш нь шар өнгөөр будаад байгаа тийм ээ. За тэгвэл энэ маань игшгээр төгссөн үг байгаа дээ шүү тийм ээ. Унаг, хан, гомб, дам, лавг гэдэг маань игшгээр төгссөн үг байна. За тэгвэл игшгээр төгссөн үг нь яасан бэ? Урт игшгээр гэсэн залгуур залгасан. Тэгвэл энэ балархаа гişг яах юм болоо? Гэх юм болоо гэдэг юм болоо. Мэдээж гээгдэн тийм ээ. Зүйтэй. За унгыг, ханын, гомбын, дамбын, лавгийн гэсэн үгс юм тийм ээ. За тэгвэл эцсийн богино гişг яасан бэ? Гээгдсэн байна шүү дээ тийм ээ. За одоо бүгдээрээ дүрмээ харцгаая. Дүрм 2. За игшгээр төгссөн үгэнд урт игшгээр гэсэн залгуур залгахад яасан мөлий? Игшг маань эцсийн балархаа гişг маань гээгдсэн байгаа тийм ээ. За дүрм 2-аа бүгдээрээ төвчөр дээрээ цэвэр сайхан бичиж шүү. За дүрмээ багштай хамтдаа уншаарай. Игээс бусад богино игшгээр төгссөн үгэнд урт игшгээр эхэлсэн залгуур залгахад үгийн эцсийн богино игшг гээгдэнэ гэж байна. За одоо үгээ хараад бүгдээрээ. За игээс бусад гэсэн учраас багш нь яасан? Унаг гэдэг үгийг авсан байна тийм ээ. Унаг гэдэг маань а богино игшгээр төгссөн үг байна. За игээс бусад богино игшгээр төгссөн үгэнд за урт игшгээр эхэлсэн залгуур залгахад за эцсийн богино игшг яана гэсэн. Эцсийн богино игшг энэ яасан? Гээгдэж ирсэн байна шүү дээ тийм ээ. За тэгвэл яаж вэ? Игээс бусад богино игшгээр төгссөн үгэнд урт игшгээр эхэлсэн залгуур залгахад эцсийн богино игшг гээгдэнэ. За дүрмээ сайхан бичээрэй өгье. За даалгавар 2. За дараах үгсэд ийн, ийг залгуурыг зүг залгаарай гэсэн. Хаалга, хайрга, ботго, сувраг, давг. За манай автор өөрсдөө одоо чадна тийм ээ. Дүрмээ мэдсэн учраас бид нар яхаа одоо үгсийг яг зүг бичиж чаднаа. За дасгал 2. Айл үг нь гээгдэх гişгэн дүрмээр бичигдэхгүй вэ гэж байна. За Ад нь сариу, Б'д нь хураг, В-д нь хувраг, Г-д нь нүмерэг. За тэгвэл гээгдэх гişгэн дүрмээр бичигдэхгүй үг нь одоо аль нь вэ гэдгийг одоо яах нь бид нар бас зөвийг олж сонгох нэ. За цааш нь яцгааг үзээрэй. За дараах үгийг ямар дүрмээр бичсэн болохыг ажиглаарай гэж байна. За боловсрол гэсэн үг байна. Нөхөд, бусад гэсэн үгс байна. За энэ дээр үгийн төгсгөлийг одоо бид нар сайн харах хэрэгтэй тийм ээ. Үгийн төгсгөлийг за боловсрол гэдэг үг маань гээгвэрчээр төгссөн байна. Нөхөд гэдэг үг маань Д гээгвэрчээр төгссөн байна. Бусад гэдэг үг маань бас гээгвэрчээр төгссөн байна тийм ээ. За тэгвэл залгуурыг залгахад яасан? Юугаар гэсэн бэ? За гээгвэрчээр залгасан байна. Энд бас гээгвэрч залгасан байна. Энд гээгвэрч залгасан байна. Тэгвэл одоо яах нь вэ? Гээгвэрчээр төгссөн үгэнд гээгвэрчээр залгахад энэ балархах шиг гээгдэхгүй гэдэг дүрмийг одоо бид яах нь харах нэ. За боловсрол. За яасан? Бидний сайн бидний ярьж байгаа ижлэхэн байна уу? За гээгвэрчээр төгссөн үгэнд гээгвэрчээр залгахад балархах шиг яасан бэ? Гээгдсэн биш үү тийм ээ? За нөхдөд бас яасан? Гээгвэрчээр төгссөн үгэнд гээгвэрчээр гэсэн залгуур залгахад яасан? Балархах шиг гээгдсэн байна тийм ээ? За бусдад. За сайн ажиглаарай хөлтүүдээ. За дүрм 3-ыг одоо бүгдээр харцгаая. Дүрм 3. За бидний саяны үгсүүд яасан бэлээ гээгвэрчээр төгссөн гэсэн. Тэгэд гээгвэрчийг залгасан тийм ээ. Тэгэхэд яасан? Балархах шиг яасан? Гээгдсэн. Одоо бүгдээрээ дүрм 3-аа тэтгтээ бас бичцгээе. За гээгвэрчээр төгссөн үгэнд гээгвэрлэгч залгахад үгийн эцсийн гээгвэрлэгчийн өмнөх балархах шиг гээгдэнэ гэж. За одоо харцгаая бүгдээрээ. Боловсрал гэдэг үг байсан тийм ээ. За боловсрол гэдэг үгэн дээр тийм ээ гээгвэрчээр төгссөн үгэн дээр гээгвэрлэгчийг залгахад үгийн эцсийн гээгвэрлэгчийн өмнөх балархаа гişг яасан гээгдэнэ.